Тэгээд ер нь бол клуб дээр нэлээ жоохондоо орчихсон. Гэртээ бол би нэлээ томдоо ордог. Одоо аав ээжийн дараа те доороо 3 дүүтэй. Тэгээд бол манай 3 дүү бол 1-тэй 3-тай 9-тэй. Тэгээд 3 дүүгээ төрсэн цагаас нь хойш их барина гэдэг шиг одоо ах барьж авч өссөн. Тэгээд одоо айгүй хэцүү байхгүй юу? Одоо 1-тэй дүүг төрсний дараа эхний хэдэн сар бол амар хэцүү байсан. Манай гэрийн амгалан тайван байдал бүр алдагдаж ирсэн байхгүй юу? Бүх хүмүүс мангар чимээгүй болоод ягаад тэр жоохон чимээг харангууд дүү бүр сэрээд амар уйлдаг. Бүр гэрийнхээ хоорондоо бүр шимж ирдэг боллоо тий. Тэгээ ингээл зурагтны чимээ 20% сэтэрхээ боллоо. Аав мангар бүдүүн гэртээ ингэж явдаг боллоо тий. Бүр гэрээ эзэн гэртээ гитчих байгаа байхгүй тий. Би ингээл өөрийгөө ажиглаа аяг угааж байгаа байхгүй. Анзаарсан ч зүр усан дуурдаг наас. Зүр тийм зэн төвшөнд угаадаг болцтой дүүхэд лөө. Нойлд ингээл шээж байгаа байхгүй. Шээд тусаад усаад ташаа бочкино тэрж авч байгаа. Нойлын чимээ гарах хэсгөө. Акустик нь өөртөө шингэн тэ. Тэгээ дунтлын дүү мүү бүр мангар бадрангуй уйлдаг байсан байхгүй. Бүр ингээ дүүтэй болохоос өмнө тэ бүр ертөнцийн төв юм шиг бүр яаж итл мангарч үжигч штэ тэр 3 настай хүүхдүүд чинь тэ. Бүр ингээ та нар ажиллаараа заа жоохон хүүхд ерөөс зүгээр суухгүй ингээл. Юу хараас ингээл хаана очиж өөлөх үү гэж хайд юм шиг юм. Тэгэл өөртөө шалтгаан гарган заяа. Гинт явж ирсэн унгуудаа гэж. Тэснэ ингээ өнхөрч мөнхрөөд бүр юу ч таадаг те. Зүг зүгээр ингээ машинаар тоглож ирсэн аа утас дуурж байгаа байхгүй. Тэснэ ага хийн ингээл ээж гэдэг юм. Ээж юу? Тэгэл чи ээж юм уу гэл те. Шууд ингээ хоолойн цэргийж мэргээл тэгэл аа байна. Би энэ хоол молоо эзэгч чирэн ээж гэж болж. Тэснэ ингээ үнэ дүүмөөгөө яагаад байгаа гэсэн чинь намайг ирж аваач тэр гэж. Гэрээр браа гэж орилж барлаад нэг түргний тэрэг нэг холдож ойртохоор нэг сонд дуурдаг штэ. Тэг шиг. Гэрээр зүгээр ингээ тойрч гүүч мүгээд зүгээр зүгээр цаа чи юу болоод байгаа ингээ хажуу байлын 108 дуудаа шүү өдр гэж. Гэхдээ дүүнэр бол мангач үжигчин штэ те. Зүгээр ингээ бөөдөн дээр би ингээ зурт үтээ явчих дүү ингээ хэвдэж байгаа байхгүй. Тэгс нэг хөлн ингээ зүгээр ингээ унцсан байгаа. Тэгснэ ага ойчлоо. Агаанд ойчхоргүй байна гэж чи. Ага ойчлоо. Тоохгүй мэдсэн ага ойчлоо. Гэж. Тэгснэ уйлж мөөлөр ага намайг тоодохгүй та хар зүрхтэй гэж байгаа шүү дээ. Та аман дээр өстэй өдргээ ёо. Тэдний үгийн баялаг зүгээр амар сонио. Ага чи ми өдр гэж гээ те. Чи амар сонио. Чи манай дандаа ирж хондогч гэж байгаа зүгээр. Одоо ах нь одоо хаана онохтой те. Зүгээр амар жүжигчин бохоо 3 настай хүүхдүүд гадаа хөдлөөс гэд ааваа тэр гэж байгаа. Юуны чинь аав агаан дөө тэр гэж. Ааваа тэр гэж амар жүжигчин заяа. Тэгээд тэр 3 настай дүүгийн ханд нь бол дарагдсан. Дүүтэй болсон те. Нөгөө нэг амар ертөнцийн төв нөө нэг эго меготой дүү те. Бүр ингээд бүр ханд нь дарагдсан өөртөө чимээг үлдэх болсон. Нөгөө нэг тойрч гүйдэг мэд юу ч ах. Бүр юу ямар ч хүчгүй болсон дүү. Ингээл доор ингээл уйлаа те. Нөлөвс нь гараад байгаа байхгүй өөр юм. Ингээл сүултээ ингээл сонсонгууд нэг чимээ мэмээ нэг тийм хөгшин нохоо өвшөөж байгаа ч гэдэг. Би бүр дүүгээ харснаа хахаад байна уу, татаад байна уу. Бүр нэмж зогж өгөөтэй бүр. Манай гэр нэг тиймэрхүү байдаг те. Карантинаар бүр жил хагас тэр нэг homo sapiens-уудтай хамт байлаа те. Нэг хөө нэгдлийн хүмүүсийн өглөө босоод нэг шалтан ингээл гэж яах гэж юм мэдгүй яасан ч ядардгүй тэр хинэрг нь хаанаасаа ч гардیں۔ Өглөө том өрөөнд ингээл явж явах юм. Орой тэр чигээр орой 9 цагт ингээл явж явах юм. Харин тийм бүр хэдэн жилийн өмнө ингээл эмээ өөнөр загиндаг байстэй бид хэдийг та нар чи зүгээр суугаад ямар ядардгүй юм гэсэн сүултээ бараг миний толгой молгоо өгдөг. Та нар зүгээр суудаа ямар ядардгүй юм доош. Аль нэг цай хийж уу юм уу өдр гэж. Бараг тийм болох гээд байгаа юм уу ааш. Тэгээ карантин бол бид нар амар нөлөөлж байна. Үнэхээр нөлөөлж байна. Тэгээд ер нь бол амар их тийм эффект ажиглаж байгаа байхгүй. Тэгээд дүүнэртэй хүмүүс бидэндээ бидний сонсхийг бүр хүсдэггүй, сонсоод бүр чихнээс бараг цусгааж хоёр чимээ байдаг байхгүй. Тэ. Ихнийх нь болохоор нэг тийм бонг ба түүний нөхөд. Гэхдээ бонгийн найз биш ээ. Бонгийн найз можуухын хоолой заяа. Тэр нь өглөө 6 цагаас гардаг. Би унтмаар байдаг. Өглөө 9-оос ажилтаа шүнжэнгөө клаб хаусц те. Унтмаар байдаг. Нөгөөт нь өглөөний 6 цаг том өрөөгөр хангиж байгаа байхгүй. Сава цаана хүүхдүүд. Том
мөрөөгөр дуулаа нэг дан да бам гэж. Дүү мөрөстэй хөглөө гэдэг. Бүр амар орилоо те бүр амар хэцүү байхгүй. Нуун гэрлэр яадаг лээ гэж. Тэна зам гараа гэдэг чи те. За дашилтаа тэгээд алга болоо. За жоо дүүнэртэйгээ харьцах юм шиг харьцлаа. За тэгээ шээгээчтэй тэгээд яасуудаг гошиг дээрээс одоо босоод басалтаа тэгээд аль болцсон юм уу гэж үү. За нэг л юм яриад ойлгосноо гэдэг үг заавал хэлэхгүй болохгүй. 10 минут ярингууд гид унтаж мундцантай эсвэл ага та юу ярьж илаа гэж гээд миний ярьж байгааг ойлгож гинөө. Амар хэцүүтэй өөр карантины нөлөө бол бүр амар байна. За тэнгуүтэ 2 дахь чимээ байдаг байхгүй. Бидний бүр сонсох хүсдэггүй чимээ. Манай том дуу чи 9 гэсэн шүү дээ тий. Тэр нэг яг онлайн хичээлээр нэг тийм багш нь дуу хөгжмийн хичээлээр нь хөгжмийн зэмсэгтэй харьцуулна гэдэг тийм соёл бишгүүр гэдэг нэг сонио хөгжмөнтэй зав. Цагаан. Тэснэ тийм цэнхэр оруулахтай за. Тэр нь яаж ч мангар уйлж дуурдаг. гэж тэр сонио дуурдаг. Ягаад тэгэхээр хөгжмийн 7 нотыг 4 нүхэнд багтаацсан. Тэгээд тэрэн дээрээ шалгалтаа өгнөгээд марлагийн хөөхөн хураг гэдэг аяыг сурцсан зав. Тэрэндээ 100 авахын тулд тэгээд жоох хөгдөж ямар ч амар сэтгэлээрээ бэлдтiin шүн мөн бэлдэж мэлдээл те. Сүүлдээ нөгөө нэг хөгжим бүр хогны машин шиг толгоонд хоногшоод. Тэр нь ийм ая заяа. Та нар сонсоолээ. Тэгээд арай гэж нэг ихний бадгийн дуусан заяа. Тэгвэл хоёр дахь бадаг хэлж арай жоо амар хэцүү зөөр. Тэр мэрийгээ бүр хитэн бүр 10,000 тоглоно бүр айгүй хэцүү. Тэгэл ингээл би бодлоо л та ингээд жоохон ингээд те ингээд сүүлийн үед нэг generation Z мэт гэж жоохон бидний хөргөд байгаа шүү дээ те. Танаа уугийн чи хурдтай хүчтэй ямиг амархан сурдаг мордаг гэдэг гээл өгсөн ацных нь одоо сонгуулаач өгч чадахгүй өвчж те. Ээж бол намайг пят нөлцсөн байхгүй юу? Чи жинзи минжи зүгээр цээжээ битээ дэлдээ. Дүүнес чинь чамаа хөдөл хамаагүй илүү нэ гэж байгаа байхгүй. Яаж гэдгсэн чинь чамаа хөдөл дүүнес чи ярьж сурлаа гэдэг ч байгаа байхгүй. Надаа намайг хөдөл эрт хэлд орсон байгаа байхгүй те. Тэгээ би ээжийг няцаасан л та. За ээж ингээ хүүхэд ингээ те хүүхэлтэйгээр хүмүүжт юм аа. Та ингээ дүүнрийг үзэж байгаа хүүхэлтэй миний үд үзчихсэн хүүхэлтэйг харьцуулаа та. Зүгээр хараад эцээ оцсон шувуун дээр жишээ авч ярих гэж байгаа байхгүй. Дүүнрийн оцсон шувуу пороор байгаа байхгүй те. Пороор нь бүр ямар ч гоё хоорондоо юм ярьд юм шүү дээ. Бүр хэрэлддэг юм байна. Чи би пороор гэж юу вэ рубик чи дугуй аль та бүүби гэж байгаа шүү дээ. Дүүнэр тэрээс уцаа баяраа чи юу вэ ятэр гэж байгаа. Аа чамаг аль шүү ятэр гэж байгаа те. Хэрүүл мэрүүл сурцсан. Тэ дүүнэр тэрнээс ингээ ярьж сураад байгаа байхгүй. Харилцаа яриад те хоорондоо conversation хийгээд манисүгийн оцсон шоу гэсэн чи юу вэ пингу байгаа байхгүй те. Пингу яаж ярьдаг вэ гэж чи аав нараа бүтэн яг юу ч талаа мэдгүй. Гэсэн хамгийн амар бид тэрийг ойлгодог байсан байхгүй. За пингуч таавтайгаа нухацтай ярьж да. Оо над аавын зөв юм байгаа шүү дээ. Чамааг үг нэг далайн арслантай бити хол яваа л гэдэг байгаа юм. Чи л хол яваад байгаа энэ гэж гэдэг. Тэгээд хэрэлдээл аавтайгаа хэрэлдээл аав нь загнаалах шиг. Тэгсэн чинь ингээл нөгөө өрөөнөөс ээж нь гараад ирэх юм те. Тэгсэн дахиад нэг өрөөнөөс дүү нь гараад ирэх юм. Тэр нэг жижигхэн бөөрхий байсан. Яасан ч олон өрөөтэй. Тэгсэн ингээл ээж нь бүрийг загнаал. Тэг чи пингу бүр үнэхээр гэрийнх нь бүгдээрээ өөрлөн дайран давшиж байгаа гэдэнгүүтээ эцсийн арга хэрэглэж байгаа юм. Гинт маа хөмсөн шиг гурвалжин болсон аав руугаа харснаа мип гэсэн. Манайс бүр санаа зовцтой. Үгүй ээж та аавынхаа цорцоор ийжлээ да. Яадаг навш вэ гэж. Бүр амар хэцүү байхгүй те. Ёо яа. Ой яана. Тэнгэл ээж хэлээд байгаа байхгүй. Дүүнээс чинь чамаа өгöd бол ингээд эрт одоо тэгээ дууны сонголт Монголд бүр амар ингээд ариун байна. Чи зүгээр маамуу найшир тогроо янзын хүүхэлтэнээс урдуу байдгүй байлаа мэлаа гэж. Би бас хүүхэлтэн дээр нь жишээ авсан. Одоо пороор нь одоо дуутай штэ тий. Сайн уу найзуудаа бүгд хамтдаа. Тэгэл одоо тий ингээд дуу үг мөхтэй байгаа байхгүй тий. Тэгэл топт нь гэсэн чи хотод маань ямар нэгэн асуудал гарсан бол л даа жижиг шиг. 3 настай хүүхдэд тэр хотын асуудал үхсэн. Ацных нь хамаа байна.
Гэтэ бүр ингээд одооны хүүхдүүдийг бүр ингээд багаас нь бүр ингээд те бүр үнэхээр тийм зөв хүн болох төлөвшүүлж байгаа байхгүй те. Багаас нь тэр асуудалтай нүүр толно, асуудлыг шийдвэрлэнэ. Тэрний тулд ямар товтой гарах вэ? Ямар хүчийг захин амдаггүй. Манус гэсэн чи юу вэ? Зүгээр пингүү зүгээр харилцан яриа зүгээр нэг зилүүд архитект те. Гарч ирж байгаа ганц арслан зүгээр юу ч ярьдгүй. Өөр юу ч ядгүй байгаа байхгүй. Тэгээ тэр хүүхлээ чи дуутай. Тэгээ манай хүүхэлтэй ч бас дуутай байсан. Гэтэ ямар ч үггүй. Би одоо ганцхан хүүхтэй. Пингүү яаж ч л нөгөө навшиг хоёр давтдаг заа. Пингүү. Бүр амар сонир байгаа байхгүй те. Үнэхээр хэцүү байна өө. Тэгээ тим хүмүүстэй одоо нэг тим хүмүүстэй ч яах вэ зүгээр. Дүүнэртэйгээ 6 жил хагас гарan байла хамт байла бүр өглөөнөөс орой болтол те. Тэгээ ингээ түүнэр одоо манай том дүүдэр жишээ авч ирэл та. Түүнэрийн мөрөөдөл шал ондоо болчих. Бид нар жоохон бахта юу болгонд ерөнхийлөгч болно уу? Сансар нисгч болно гэл. Түүнэрээс асуу за чи юу болох вэ гэж 10 таа би Гремикс болно гэж. Юу хоцаад гэдэг зүгээрээ би Гремикс болно гэж. Гремикс нэг клуб дээр ирэхгүй юу? Надтай 6 авахгүй юу? Тэгээ би тэрийн дүүдээ үзүүллээ. Тэр чи дүү бүр намайг шүтээд бүр 5 хоног үгэнд орж мөрөөд манай ах Гремиксийг таньдаг аа. Найзуудтай ингээ манай ах Гремиксийг таньдаг гэдэг чи. Тэгснэ та хаа гарын үсгийг авахгүй яасан юм бэ гэж. Тэгснэ та гэртээ дагуулад ирэхгүй яасан гэж. Үгүй ах нь гэртээ эрэхтэй үг дагуулж очтгүй шүү дээ. Юу ч ас Гремиксийг дагуулж ч гэдэг. Тэгэл ер нь бол тиймэрхүү гоё байдаг. Тэгээд дүүнрийг том дүүгээ ажигласан чинь нэг тийм юу байгаа байхгүй. Бид нар хамаагүй тийм нэг би физиологийн өвчтэй юмыг тийм аюул креативээр тийм бодит байдлаар сурдаг байсан юм байна. Бүжиг мүжиг бол бүр сэтгэл зүрхнээсээ сурдаг байсан юм те. Тэр нэг K-pop-ын бүжиг мүжиг бол те Манус Центр 10 настай үе мөн бол төсөөлшгүй шүү дээ. Тэгэл чи дүүнрийн тэр нэг бүжиг нэгсэн чи зүгээр TikTok-оос нэг 10 секундын бүжиг үзчихэд тэрийгээс сурчингууд агаа би бүжигчин болчлоо гэдэг байхгүй. Тэгээ тэр яг ямар бүжигч ингээ харангууд нэг тийм амар хөгшин гараад заяа. Надаас ч хөгшин заяа. Тэгс нэг үзэгчтэн дандаа жоохон хөгтүүд нэг сонин царай гэж юм шиг. Ингэж сонин ай майнтай тан тан тарарам тарарам бам хоёр ихтэй нэстэ тарарам бам 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 гэж. Тэгэхээр яг юу ч л байгаа мэдэхгүй. Манайс үуч бүр лаадаг байсан байхгүй. Энэ мэд ч одоо бүжиг мүжиг биш шүү дээ тий. Одоо тэгээ дүүнэч чад адтай бүжиглээ үз юм ойлгож байгаа тий. Манайс үуч одоо тэгэл би нэг охинд ингээл 4-р ангидаа дурлаа тий. Нөгөө охиныхаа ингээ сонсдог хөгжим бүжиглдэг бүжгийг өөрөө сурхаас аргагүй болсон. Би шууд нэг тэр T-R-гийн бүр улаан фэн байсан баг. Тэгэл би яг тэр охиныг ингээд одоо бодох нэ тийм толгоон дотор T-R-гийн волейболыг хишгэлдэг. Бүр амар сэмдээ бүр бүжиг нүртэлгээд бүжиг нүрт бүр ингээд битгүй яагаад бүжлээд байна. Зүгээр би тоногч. Ой бодооч. Битгүй яагаад бүжлээд ойлгохгүй. Орцон дотор лаасаац надтай үерхэж шааж. За баярлалаа.